Ahead of the crucial match of the first half, the camera focused on two student athletes. And now, they will finally clash with last year's champions. Their true worth will be tested now. Is their winning streak since the start of the season genuine? Before facing a formidable opponent, the commander reveals a certain plan. What could that secret strategy be? Hello, good morning. Good morning. Anda bakst die Zug. За би бол 12-ын Г ангийн суралцагч Дүлгөөний ангийн багш намайг Ариун Цэцэг гэдэг. Манай Дүлгөөн бол 10 дугаар ангида шинжлэх ухааны технологийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн мэдээлэл технологийн төрөлцсөн сургалтын анхны ангиа бид нар нээсэн. Энэ ангийн маань бол одоо шилдэг суралцагчдын нэг болж одоо ингээ 3 жил энэ сургуультай суралцж байна. За манай Дүлгөөний хувьд бол нэгт нямбай, хичээл зүтгэлтэй, за бүх хичээлдээ жигд сайн оролцдог, урлаг спортын өндөр авьяастай ийм суралцагч байгаа. Тэгэхээр манай Дүлгөөн бол 10 дугаар ангиасаа ингээд хөл бөмбөгийн спортыг манай ангийн суралцгийн дунд түгээн дэлгэрүүлж манай ангийн бүх хүүгүүд бол хөл бөмбөг үзэх дуртай, тоглох дуртай болсон. Бид нар намрын спорткадаар явахдаа дандаа манай Дүлгөөн манлайлж бид нар ангаараа хөл бөмбөг тоглодог, хөл бөмбөгийн спортыг сонирхдаг болсон. Тэгэхээр манай Дүлгөөн бол хөл бөмбөгийн спортыг ангийн суралцагчдын дунд төдийгүй сургуулийн дунд ингэж түгээж байгаа юм шилдэг суралцагч. Тэгээ манай ангийн хүүгүүд, тогтууд бүгд хүндэлж харьцдаг, бүгд одоо түүнээс маш олон зүйлийг суралцж ингэж явдаг. Дүлгөө ер нь бол хичээлтэй их сайн. Тэгээд хичээл номоо тэмцээн гэж ер нь амар хичээл ном даалгавар идрээ жоохон дутуу хийдэг ч гэсэн амар нөхөд юм хичээн тийм хөтөлтэй. Ангийнхныхаа дунд бол мэдээж хамгийн спортоор хамгийн одоо өндөр зэрэгтэй буюу тэр спортоор хамгийн их амжилт гаргасан хүүхэд нь энэ Дүлгөөн. Тэгээд манай ангийнхаа ер нь их хүндэлж явдаг. Амар нэгтэйс нөхөрсөг амар маш сайн тусч хүүхэд. Юу олон найзуудтай. Амар бахархмаар амар гой санагдчихсан. Бахархмаар манай ангийн хүүхэд ингээд амар сайн тоглоод гол оруулаад ингээд амар чухал үр гүйцэтгэхдээ нэг багийн гишүүн бол явж байгаад амар бахархмаар санагдсан. Зан ажилласаа гоё хүн тосч гэх юм уу. Ер нь бол нэг тийм зан характер дээр асуудал байхгүй гоё харилцаатай хүн шин. Нээлттэй гэх юм уу. Ангийн дунд тэгэл одоо хамгийн спортлог одоо атлетик одоо тэгэл ер нь бүх юмн дээр дөөх сайн байдаг дөө. Сагсч тоглож нь, волейболч тоглож нь. Ер нь бүх спорт тийм нэг тийм атлетик төрлийн юмд бүгдэнд нь хамгийн амар сайн нэ. Самно. Намайг мөхцөн өнгөдөг. Тэгээ би Томооч алтан бизнес сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Тэгээ одоо манай хичээл 8:30-аас эхлэх гэж байна. Тэгээ өнөөдөр нэг 5-аас тарах хаа. Нэг тийм байна. Хичээл рүү байна. Энд болохоор манай сургуулийн юм одоо уулзалт нэг тийм зарлал марлал гээд одоо assembly гэж нэрлэдэг бид нар энд ингэ цуглагддаг газар байгаа. За тэгээд тийшээ манай хичээлийн ангиуд ингэ харагдаж байна. За тэгээд ийшээ ингэ нойлоо байна. Тэр нэг 7 молоотой байна. Тэгээд өглөө гайгүй ирцрээ цайгаа уучаа гарсан. Тэгээд нэг хүнтэй амьдралаа салгивэл би замдан шатартай салж. Монгол улсыг яг ингээд хөгжүүлэхэд ямар байд юм бэ? Юу тулгамдд юм бэ гэдгийг мэдэрч үзээд ер нь хөгжүүлэхийг хичээнэ. За манай Цэку 2 дахь хичээлдээ суралцж байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо манай сургуулийн одоо well rounded гэх юм уу? Хэмаражигт оролцоотой. Хамгийн идэвхтэй за анги дотроо тийм албан бус манлайлагч хийдэг. Тэгээд мэдээж бүх төрлийн спортын талтай. Тэгвэл мэдээж хөл бөмбөгөөр бол нэлийн хамт олон одоо сургуулийн спорт тэмцээнд манлайлж MVP шагналаа авсан гэх юм. Тэгэхээр төвчөнд бол хамгийн идэвхтэй сурагчтай маань.
За яг хөө тийм угаасаа нөгөө нээлттэй гадагшааталтай. Тийм болохоор тэгээ мангийн бас нэг юм хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлдэг зурагчтай нэг. Төрөжлийн спорт наадам бид нар зохион байгуулж ирсэн. 8 хавас тэгээд хавасаа хөлбөмбөг бага ахлаад ямар ч гэсэн сургуулийн аваргыг авсан. За тэр дундаа MVP шилдэг тоглогч болсон. Тэгэхээр ер нь илт давуу онцгойрдог л та яг хөлбөмбөгийн талбай дээрээ бусад хөлтүүд дээрээ за тэгэл нөгөө 7 эсрэг төлөө тоглолтыг болохоор жижиг талбай дээр нэг талаас нь тэр цохилт нь хүчтэй ч гэж ихтэй юм тийм байдлаар болсон гэсэн. Яг бидний хувьд яг ийм байгаасаа тийм байгаас ихэсэд одоо ийм том сургуульд ороосоо гэж юмнууд бол мэдээж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зөвхөн бид нар нөгөө зөв иргэнэ бэлтгэх гэж тийм болохоор өөрсдөө төлөвшсөн гэж харж байгаа юмнуудыг идэвхтэй оролцдог. Тэгээ тийм оролцоотой хаач их газартахгүй бах. Тэгээд яг хөл өмгөөр явах хэсгээр бол өөрөө ч гэсэн тодорхой төрүүжилч гэсэн нэг хэсэг бас юм жоох юм нухчаад авч туулж исэн. Яг цаашаа явах хөл өмгөгийн юу эсвэл хажуугаараа хөл өмгөө гэдэг ямар ч гэсэн болоод өөрийнхөө зорьсон юм руугаа тууштай явах одоо потенциалтай тийм чадрууд нь суудсан л гэж байна. Ско миний үнэлшгүй тэгээд орлуулшгүй үүнд нэг найз минь ангидаа хийх зүйлээ мэддэг. Ер нь тэгээд ухаантай сэргэлэн те жоохон сэргэлэн зан тэгэл аваа талал боллоо явчихлаа та. Биширмээр исэн да. Жоохон олон яа. Үнэхээр л жоохон дурлаад те би баг ингээ хөл бөмбөг тоглохыг ингээ хүссэн. Би ингээ хөл бөмбөг ингээ тоглохыг хүсээд сурмаар байсан да. Амар хичээж байна. Ангийнхан ч одоо тэгэл амар олон төрлийн хүмүүс байдаг л та. Одоо бүгд өөрийн гэсэн чадвартай, өөрийн онцлогтой. Тэгэл зарим нэг нь өөр газараас ирсэн. Ер нь ихэнх нь өөр газараас ирсэн. Тэгээд олон хүмүүсийн тийм цогцс нийлмэл газар. Тийм болохоор айгүй сонирхолтой шүү дээ. Өдөр болгоо юу ч болж байгаа. За миний мөрөдөл зорилгын хувьд болохоор юуны төрөнд би одоо Монголын нөхцөлд яг зөвхөн хөл бөмбөг тоглоод явхад бол яг сайхан амьдрахад жоох хэцүү. Тийм болохоор ингээд яг хөл бөмбөг хичээл хоёрыг хослуулад тэгээд өөрийнхөө дуртай мэргэжлийг эзэмшээд хажуугаар нь хөл бөмбөг тоглоод ингээд хоёулыг нь хослуулж явахыг ер нь их хүсдэг да. Тийм. За миний яг томор харж байгаа мөрөдөл болохоор одоо энэ боловсролын салбараар суралцаад тэгээ магадгүй ирээдүйд тийм улс төрчж болоод ингээд улсаа хөгжүүлэх гэсэн ер нь бол амар том мөрөдөлтэй байдаг. Тэгээд Монгол улсад яг хэрэгцээтэй байгаа зүйл нь боловсролын салбар гэж үзэж байгаа болохоор ер нь боловсролын салбараар мэргэжил эзэмшээр байдаг. Тэгээд дараа нь хөлбөмбөө хөгжүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү. За миний яг мөрөдөж байгаа ажил үргэлжлүүлээд би боловсролын хөтөлбөр боловсруулдаг хүн болъё гэж бодож байгаа. Тэгээд боловсролын системийг өөрчлөөд арай нэг ирээдүйд хэрэгтэй тийм бүхэл хөтөлбөрийг гаргаад тийм л хүн болъё даа гэж байна. Эсвэл багшчиж болно. Тэ манай улс болохоор нэгтлээ хэрэггүй зүйлсүүдийг заагаад байдаг. Одоо яг гол чадрууд болох одоо нэг зөвлөө ур чадруудад soft skills гэдэг тэдгээр ур чадрыг хөгжүүлдэг үү. Тэгэл хүмүүсийн харилцаа хандлага муу, орчин тойрны цэвэрлэлгүй амар жижиг асуудлаас болоод Монгол улс маань хөгждөггүй юм шиг санагдаад байдаг. Тэгээ би яг тийм жижиг чадруудыг сайн хөгжүүлэх тал дээр ер нь ажилланаа гэж боддог да. Hey. Маргааш одоо. Yes. Би манай баг өнгөрсөн үлрэлийн аварга болох подкаст багтаа тоглоно. Тэгээд ер нь бол манай багийн хувьд нэлийн догцолтой байгаа. Тэгэхээр одоо сайн багийн эсрэг тоглох гэж байна тий. Тэгээд бид нэр одоо энэ бол подкаст ер нь бол нэлийн том өрсөлдөлттэй нэг. Тэгээд бид нэр яг өөрсдөө яг ямар байгаа төвшиг мэдэх боломжтой. Тэгээд өөрсдөө харуулах тоглолт гэж бодож байгаа. За маргааш бол маш хүн тоглолт гээд сүүлийн 2 жилийн аврах фалкос клубтэй. Тэгээд дасгалжуулагч нарын хэлсэн тактикийн дагуу тоглондоо. Тэр нь бол жоохон сандралтай маргаашийн тоглолтод бол жоохон айцтай байна. Маргаашийн тоглолт нь аль болох гол хийх. Тэгээд хамгаалтандаа туслах. Аль болох алдаа баг гарч тоглох хичээдэг. 去年優勝チームとやるっていうのはやっぱ楽しみだし、どのぐらいの
そのレベルなのか自分がどこまでできるのかっていうのはやっぱ楽しみ。多分うち新しいフォーメーション試すんだけどそこで自分もちょっと今までやったことないポジションやるから、そこでどれだけミスなくできるかっていうのもあるし、やっぱチームのためにチームが勝てるようなプレーができたらなっていうのが一番。 Бид маргааш өнгөрсөн жилийн аврах Falcons тоглох гэж байна. Тоглолтын дээр ихэд өмнөх тоглолтыг хөвгтөө тоглолт дуусны дараа шууд бэлтгэл зүйл нь нэг амраад бэлтгэл болсон байгаа. Энэ бол манай лиг тоглолтууд бид үзээд маргаашийн тоглолтыг маш их бэлтэж орчихсон байна. Мэдээж өсөлтөгч бол хүчтэй баг байгаа. Өнгөрсөн жилийн аврах бид бол хөндлөж байна. Бид талбар дээр юу болохыг бол маргааш харцгаая. Мэдээж бид нар 7 хоног бол бэлтгэл хийж байгаа учраас Falcons төр мэдээж бэлдсэн юм байгаа. Бид нар илүү хамгаалтаа юм сайжруулах гэж өмнөх тоглолтын дээр 2 гол алдсан байна. Тоглолт эхлэн бодлоор нэг гол алдсан. Айл болох тэрийг давтахгүй байхыг хичээж байна. Тэгэхээр хамгаалтан дээр ихэд маш их анхаарлаа хандуулж багийг ойлголцлыг нэмэгдүүлэх хамгаалтантаа бэлдэх зорилгоор төлөвлөсөн байгаа. Тэгээд ер нь бол Falcons-ын давуу тал гэх юм бол мэдээж уртан тоглогчтой тэгээд баг болцсон байгаа. Тэр нь тэдэрт бол илүү давуу талтай гэж байна. Маргааш хожил байгуулахад чухал зүйл юу вэ гэж асуусан байна. Мэдээж бид нар бол гол алдахгүй хэрэгтэй. Хамгаалт сайн байх юм бол хамгаалт сайжрахад дагаад багийн сэтгэл зүй шаардсан. Тэгэхээр тоглоом дээр илүү чөлөөтэй тоглоход гэж бодож байна. Тэгээд бид бол маргааш формашнаас өөрчилж байгаа. Тэгээд мэдээж хагас тоглогч нараа хагас хамгаалтанд тоглуулж байгаа. Тэр нь бол мэдээж эсрэг багт маань сюрприз болох байхаа гэж бодож байна. The first major challenge of the league season was approaching. The team made their final preparations before their match against the Falcons, last year's league champions. Тэгээд зарим үед тэр хинлүү голын нэг хагсан шахан тэгэхээр гол нөгөө хоёр нь үлдсэн хоёр нь шийдсэн гэсэн. Хэрвээ хүн байхгүй бол шишүүд очихсан. Тэгээд хоёр зүгээр хүн байхгүй очих. Тэгээд бид нэг юм бэлтгэж хамаагүй харж байгаа шиг шүү. Тэгэхээр гол шахахгүй шүү. Have a good, take a good rest and not too much eat. Okay. Tomorrow morning, early, wake up and stretching, this, and fresh will come, okay? Everybody must to focus coming, hey, who is come? Талбай тийм гахын хамаагүй шүү дээ. Бүгдээрээ бирлэн ирэх ёстой шүү дээ. And focus, give energy tomorrow, hey. Okay, come. The team remained calm before their match against the champion. Each member prepared for the battle with a look of confidence on their face.
Тэгээ илүү тийм болохоор санагддаг. За бид нар өчигдрөөс явуулчихвал айлын зүйлээр үгүй. За аль ч бараг энэ формус форм зөвхөн өргөл яг төчлөө гам зөвхөн тэгэхээр эклорон ялангуяа нами ишгээр тийм сата энэ юу яг тэрээр тэгээд ханцаараа гүрш ингээд After the children, attack is your idea. Bring it like training. Every time we counter attack, quick attack. If you cannot keep the ball position like play, keep the ball position. Okay? No need to rush. No need to rush. You need to keep. Sharp for very little. Power. Support with serious. And you get us in team support each other. Okay, this take you need to another people need to clean this. But the leading in us in team then of the show. За 3 minutes. Нэг шинэ сайхан баг үлдсэн байгаа. Тэгээ шинэ сайхан баг яваад багийн experience Oxford хөлтүүдийн өмнө таадыг бас нэг багийнхны урамшуулах сэндрийн surprise байж болох юм бас санаачтай өөрсдөө боломжтой дараадаг бас хийсэн. Яг мэдээж их баг намаагүй баг сэндрийн болж байгаа хөдөлгөөр болж байгаа таадыг гэсэн бас мэдээж нэмж чийгтэй. Сошиалын төвөөр мэдээж гэсэндээ бас нэг батмац одоо үүсэх батмац байлгуудаас бас жижиг сайжиг урамшуулалтыг бас байх чаа шүү. Таадыг бас өөрөө энэ удаагийн тоглолтод бас мэдээж хожууд таадыг PS5 авчирыг бас амтсан байна тий. 90 хожууд $1000 шүү баг тараад ийж. So $1000 тараад шүү. Тэгээд стаффуудтайгаа $1000 тэгээд хүний нэг тэгээд юм хамгийн сайн тоглосон нэг тоглож экстра $100. Багийнхаа төлөө урамшуул болж байна тий. Тэгэхээр ингээд таадыг маань бас хожууд шууд энийг ингээд бонус удаад аваарай. The first half ended in a scoreless draw, with neither side giving an inch. Neither team was able to convert their scoring opportunities, resulting in a back-and-forth battle. Focus first, defense. You need to good defense. Okay, first half good. Same like first half. Okay, second half. Хний яг сайгуугаа болж байгаа. Санийхыг засчих болохгүй байсан. За юу, ингэж үгээд яг илүү хайгуусаа ойлгож. Opponent game style like same. You need to focus against second, first ball, air ball. Come. Нэг юм тоглолт өөрчлөлтөөр нүдөө үзүүлэхээр хэмжээний тоглолт сэлгэнээс орж хэрэгтэй байгаад байсан. Өмнөх дөрвүүд дээр бол одоо намсраа содмох хойлоо гараанд гарч ирсэн сэлгэнээс товтлоонд орж ирэх хүн.
Yes. Зүгээр төвшөө гараа төвшөө. Зүгээр төвшөө. За ингээд тоглолтын үндсэн цаг дуусч байна. Шүгшний минутууд нөлөө явууллаа. The match ended in a 0-0 draw, with neither side giving an inch. Although they couldn't capitalize on their scoring opportunities and secure the victory, they fought to the end without backing down against the champions. За өнөөдөр өнгөрсөн жилийн Falcons-тай тоглолоо. Тэгээд сэтгэл бол үр дүндээ хожиг гэдэг үр дүнд бол хүрч чадсангүй. Гэхдээ яг тэрэнд бол нөлөөсөн зүйлүүд бол маш их байлаа. Сэлгэнээс болоод гэмтэл бэртлүүд маш их тохиосоо. Яг хөө тамирчдаар болох гэж байна. Сайн тоглолоо. Тоглолт бол яг тэнцээгээр дуслаа. Тэгээд энэ тоглолтыг одоо тэгээд маргааш нөгөөдрөөс стаффараа тоглолтоо үзэж байгаа. Тоглолтын дүн ерөнхийдөө яаж тоглох вэ? Дараагийн юун дээр алдснаа сайжруулах талаас тоглолтуудыг нэлээд анализ дүгнэлтэж үзнэ. Today's game is a very hard game, and I think so. We have the big chance and 2 chances, and we no score, but we will so happy today's opponent is very strong team. As last year, this team is champion, and we were so happy. And again, we have been 7 games. We were trying, and we can do it. My team is very good team in all places. It's very good, and today match I'm very happy in all places. So thank you.